За ээлжид өгүүлгийн уншихад бэлэн боллоо. Та бүхэн миний YouTube утсанд subscribe дарж нэгдээрээ амьдралд хэрэгтэй ухаарл хайрлсан богинохон өгүүлэг учраас таныг заавал сонсож байгаарай гэж хэлмээр байна. За өнөөдрийн сонгосон өгүүлэг бол надтай хамт найгаач. Нэгэн асрамжийн газар туйлдж цөхөрсөн хөгшин эмэгтэй амьдардаг байв. Хинтээ ч юу ч ярьдаггүй дээр хинээс ч юу ч хүсдэггүйгээс нь болоод хүмүүс түүнийг хэлгүй гэж боддог байжээ. Эмгэн хуучин муу сандлаа дайвал зулан шажигнуулж өдрийг бардаг байв. Хөгшин эмгэний өрөөнд хэн ч ордоггүй байжээ. Түүний энэ байдалд сэтгэл зовсон залуухан бас ухаалаг совилогч бүсгүй өрөөнд нь өглөө бүр зочилдог боллоо. Бүсгүй эмгэнээс юу ч асуусангүй, бас ярихыг ч оролцсонгүй. Зүгээр л эмгэний суудаг сандалны хажууд байх нөгөө хос дээр нь очиод хуучин муу сандлыг нь шажигнуулан хамтдаа найгадаг болов. Өдөр хоног энэ маягаар өнгөрсөөр л байв. Бүсгүй өдөр бүр орж ирэхдээ огт залхсангүй. Харин ганцаардлаас залхсан эмгэн нэг л өдөр баярлаа. Надтай хамт найгсанд чинь баярлаа гэж бүсгүйд хэлсэн билээ. За ингээд ийм бүрхэн богинохон бас л ингээд амьдрал тухаарл хайрлсан хин нэгэнд одоо хань болох тийм ээ үе ирдэгэ. Тэгэхээр энийг бас бид нар бүгдээрээ мэдэрч явах хэрэгтэй шүү. Тэгээд бие биендээ хайртай байж бие биендээ дэм болж амьдарцгаая гэж уриалмаар байна. За ингээд бас шинэ өгүүлгээрээ бүгдээрээ хамтдаа удахгүй уулзцгаая. Тэр болтол баяртай.